Одоо хөрөнгөний зах зээл дээр одоо хамгийн сүүлийн нөхцөлөдлийг харах юм бол ер нь бас одоо биржийн бус зах зээл дээр үйл ажиллагаа бол нэлээд идэвхтэй байна тийм ялангуяа хөрөнгөний урсгал бол энэ чиглэлд нэлээд явж байгаа шүү байна. Яг одоо өнөөдөр зах зээл дээр ажиллаж байгаа одоо компанийн хувьд ер нь нөхцөлөдлийг яг яаж харж байна? Хэр хүлээлт ер нь ямар байна цаашдын төлөв? Яг хөрөнгөний зах зээл үндсэндээ бол энэ мөнгөний хатуу бодлоготой холбоотойгоор бол төдийлөн одоо яг бирж дээрх байгаа одоо бүтээгдэхүүнүүд бол эргэлтэнд орох нь бол тун удаан байна. Манай хөрөх чадрын хувьд бол одоо хүртэл асуудалтай хэвээрээ байгаа. Яагаад гэвэл мэдээж өнөөдөр мөнгөний одоо 12% хатуу одоо бодлого хүүтэй бодлоготой байхад нөгөө талдаа биржийн бус зах зээлийн одоо өндөр хүүтэй бондууд сайн гарч байгаа. За мөн одоо арилжааны банкуд болон одоо банк бусууд бол их усрын одоо өртгөө бол өндөрөөр татж байгаа. Ийм тохиолдолд хөрөнгөний биржийн одоо хөрөх чадрын асуудал болтол үргэлжилсэн хэвээр байгаа. Гэхдээ бидний хувьд бол өнгөрсөн жилийнхаа одоо тоог болон энэ оны хагас жилийн байдлаар ингээ харахад бол манай үнцасны компанид бол одоо бирж дээрх одоо хувьцаануудын арилжааны бол дүн бол манай дээр бол волюм бас нэлээд өссөн харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд болон хөрөнгөний зах зээл сонирхчдын хувьд бол одоо сонирхол их өндөртэй. Гэхдээ яг юунд оруулах вэ гэдэг дээр бол маш болгоомжтой хандж байна. За биржийн бус зах зээлийн хувьд бол энэ оны хувьд бол маш идэвхтэй сайн ажиллаж байна. Өссөн үсээг өнөөдөр одоо хамгийн сайн хөрөнгө оруулалт татж байгаа одоо ганц одоо сувг бол биржийн бус зах зээл болоод иймэрхүү байдалтай явж байна. Та сайн хэлж байна л да бодлогын үгийн одоо өндөр түвшнөөс шалтгаалаад хөрөх чадвар бол одоо асуудалтай хിവэрэ байна гэж юм. Тэгэхээр одоо цаашдаа та бүхний төсөөл яг ямар байгаа вэ? За Монгол онк бол мэдээж 6 дугаар сарын бодлогын үгийн хурлаараа бол өөрчлөөгүй хിവэр үлдээсэн. Гэхдээ 10 дугаар сараас дахиад одоо гадаад их усрөөс татах одоо тий зээлийн тодорхой хязгаарлалтууд дээр өөрчлөлт оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ гаргасан шийдвэрийн нөлөө одоо ерөн зах зээл дээр яг та бүхэн мэдгэж байна уу? Жишээ нь валют татах тал дээр ч гэж юм хадгалах тал дээр. Тэгэхээр бодлогын хүүгийн хувьд бол үндсэндээ бол инфляцаар барихын одоо гол хөшүүрэг хийж байна. Төв банкнд бол үнэхээр орон зай бол бага үлдсэн. Яг бол өнөөдөр инфляц 12%-тай. За нөгөө талдаа бодлогын 12%-тай болчлоо. За ингээд хамгийн гол инфляц дээр нөлөө үзүүлээд байгаа шокуудыг бид нар удирдах боломжгүй шокууд орж ирсэн. За энэ шокуудыг бид нар удирдахын тулд мөнгөний хатуу бодлогоор ахиад өргөжлүүлээд байх юм бол өнөөдөр үндсэндээ бол эдийн засгийн хувьд бол Монголын эдийн засгийн байдал бол маш хүнд байдалд орно. Тэгэхээр бидний хувьд бол бодлогын хөв бол цаашаа өсөх тренд бол бий. Цаашдаа магадгүй одоо дараагийн одоо 9 сарын болон 12 сарын бодлогын хөвгийн одоо хороогоор хуралдаад энэ асуудлууд дээр ярилцах байх. Гэхдээ өнөөдөр яг шатхуун дээр орж ирж байгаа нийлүүлэлтийн одоо инфляц за мөн одоо энэ дотооддоо үсээд байгаа энэ одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой махан дээр орж ирж байна. За мөн одоо хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн аль ч улсаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бол шууд одоо иргэдийн одоо орлого дээр нөлөөлж байгаа ийм зүйлүүд авч байгаа. Тийм учраас Төв банкнаас бол бодлогын үг болох орон зай бол үнэхээр алга байна. За цаашдаа бол магадгүй үнэхээр инфляцаа бид нар өшөө барих. Инфляци өшөө дэш өдөөхгүй бол мөнгөний хатуу бодлого хөрвүүлэн явах ийм трендтэй байна. Яг нь сүүлийн байдлаар валютын нөөц бол 7.9 тэрбум долларт аваад бас одоо Монгол улсын түүхэнд анхудаага өндөр хэмжээний нөөцтэй боллоо гэдэг Төв банк мэдээлж байна. Тэгэхээр яг бодит нөхцөл байдал дээр валютын нөөц өндөр байгаа ч гэсэн одоо юу гэдэг хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа тийм хөрөнгө одоо мөнгөтэй харилцаж байгаа энэ санхүүгийн сувгуудын хувьд нөхцөл байдал хэр эерэг юм таатай нөлөө үзүүлж байна. Яг валютын нөөцийн одоо гол өсөлтүүд бол мэдээж саяны импорт экспорттой холбоотой нөөцүүдийн өсөлтүүд за мөн одоо төв банкуд арилжааны банкуудын гаднаас татсан их усртэй холбоотой нөөцүүд өсөлтүүд явж байгаа байх. За цаашдаа бол яг энэ бодлогын хувьд бол одоо квам бол одоо гадаад валютын нөөц бол хэдий юм сайн байх хэдий ч гэсэн сүүлийн одоо 6 сараас хойш валютын ханш бол бас тодорхой хэмжээгээр суларч эхэлж байна. Гэхдээ энэ бол хуучин бид нар бол одоо ханшаа бол 20% алддаг ийм цаг хугацааг бол ахиж бид нар бол нэг актер одоо яахгүй бах тарахгүй бах. Яг гэвэл жилдээ ер нь бол төвөрг бол 5-6% суларч ил байдаг. Өнөөдрийн нөхцөл байдалд бол импортын одоо 7-8 сарынхаа хэрэгцээг хангах чадвартай ийм байгаа нөхцөлд бол бид нар бол ханшин дээр болон гадаад валютын нөөцийг бол хангалттай хэмжээнд хадгалаад явах бол орон зай харагдаж байна. Хамгийн чухал зүйл бол бидний хувьд бол энэ шатхууны асуудал. Шатхуун өнөөдөр бол үндсэндээ бол бид нар 20 гаруй хувиар одоо шатхууны маань одоо Оросоос авдаг үн маань өсчлөө. За мөн одоо Ормозын холбоотой холбоотойгоор бидний иргэн тойрон зөвхөн Оросоос хамааралгүй гэж бид нар ярьж байгаа хүмүүс иргэд маань ч гэсэн ягаад Хятадаас авч болдог, ягаад Солонгосоос авч болдог.
Тэгэхээр эдгээр улсууд бол дандаа л ормоос олоотой хамралтай. Тэндээс дийлэнх шатхууныхаа нөөцийг бүрдүүлдэг. Одоо орж ирээд өөрсдөө боловсруулдаг ийм л одоо улсууд. За Хятадын хувьд бол харьцангуй бас одоо өөрсдийн нөөц сайтай ч гэсэн өнөөдөр бол бага холбогдолт хийдэг ийм улс. Тэгэхээр бидний шатхуун дээр гарч байгаа валютын урсгал энэ зүйл дээр бид нэр онцгой анхаарал явах хэрэгтэй байх гэж ирж байна. Нөхцөлөд яг оны сүүлээр та бол нэлээд хүндрэх болов гэсэн юм төсөөлөл багш шүү гэн тий. Тэгээ санхүүгийн салбарын одоо хүний хувьд ер нь ямар одоо шийдэл байна гэж харж байна. Инфляц дээр та нэн даруй одоо анхаарал хандуулах шаардлагатай гэж хэлж байна. Дээрээс нь шатхуун бол яалтчгүй одоо зохицуулах боломжгүй асуудал. Гэхдээ нөөц бас нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа шүү гэн. Бас сайн юм хүлээлт байгаа юм. Яг нь инфляц бол тодорхой хэмжээнд бол одоогийн байдлаар 12-оос буун. За эдийн засгийн өсөлт бол харьцангуй хэмжээнд хадгалагдаад гарах бах. За валютын өсөлт ч гэсэн айхтар одоо ханшаа алдагдчихгүй баг. Гэхдээ бид нар энэ бол маш эмзэг байгаа хэсэг. Яагаад гэвэл өнөөдөр бол бид нар бол төсөв дээрээ маш онцгой анхаарах хэрэгтэй цаг хугацаа. Эх оны төсвийг одоо бид нар хэлэлцэн. Эх оны төсөв дээр ахаад бид нар одоо тодорхой хэмжээний урсгал зардлуудыг бууруулах. За энийг маш сайн хатуу хяналтын дотор зохион байгуулалттайгаар танахгүй болвол өнөөдөр төсвийн орлого талдаа ч гэсэн бид нар юу харж байгаа вэ гэхээр сая бол эдийн засгийн эрхчлөөний хувьтай холбоотойгоор мөн одоо төсөв дээр орлогын одоо бүрдүүлэлт дээр нэг 2 орчим их найд төгрөгийн төсөв бол тасалдаж магадгүй юм тоо байгаа. Гэтэл бид нар эрт жилийн хувьд бол дахиад 35 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах юм бол манай эдийн засгт бол нэлээд хүнд нөлөө үзүүлнэ. Хамгийн чухал зүйл бол 27 оны сонгуул, 28 оны сонгуул, 28 27 оны сонгуультай холбоотойгоор эдийн засаг руу зохион байгуулалттайгаар улс төрийн халамжтай байдлаар амьдралын сайн сайхан байгаа байдлыг харагдуулах байдлаар төслөт бүрд битгий хэрэгжүүлээсэ энэ өөрөө эдийн засгийг салгалж ядчих хахад нь бүр салгалуулах хамгийн том нөлөө үзүүлнэ гэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол мөнгөний нийлүүлэлтийг энэ жилийнхаас нэмэгдүүлэхгүй байх чиглэлд анхаарах шаардлагатай. Ерөөсөө л хамгийн чухал юм. Бид нар шатхууны үнийг бол барьж чадахгүй. Тэр ойлгомжтой. За бид нар тэгвэл дотооддоо үүсээд байгаа энэ олон эрэлт, энэ олон мөнгөний нийлүүлэлтийг бид нар урсгал зардлаараа бид нар таньжиж илүү их эдийн засгт бүтээмж бий болгож байгаа салбарууд руу хөрөнгө оруулалтын шин чанартайгаар төсвийн зардлыг одоо зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр үндсэндээ миний хувьд бол хэлж байгаа төсөв бол одоо бол бизнесийн бол хомиад үнэхээр чангаадлаад бүсээ барьчлаа. Тэгвэл бид нар одоо эдийн засгч улс төрчдийн маань хувьд бол хамгийн чухал зүйл бол төрийн албан агчтай өнөөдөр бид нар багасгах хэрэгтэй. Энэ олон маш олон бүтцүүд байгаа. Энэ маш олон одоо давхарцсан одоо халамжуудыг бид нар маш сайн үешттэйгээр зохион байгуулж энэ төсөв дээр урьж байгаа одоо урсгал зардлуудыг бууруулснаар илүү их ажиллах хүчнийг бид нар бизнесийн бүтээмж бий болгож байгаа тал руугаа шилжүүлэх. За мөн одоо иргэдийн одоо орлого нэмэгдээд нөгөө талдаа эрэлтийг үүсгэж байгаа хэсгийг тодорхой хэмжээгээр хомих хэрэгтэй. Үн санхүүгийн нэгдлийн хувьд бол мэдээж одоо хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулаад хөрөнгө оруулалт хийж байгаа. За одоо төвлөрч байгаа салбар нь үл хөдлөх болон хувийн одоо тэтгэврийн сан байж ах шүү. Тэгэхээр ерөн зөвөр хувийн тэтгэврийн сан ярихаар одоо нийгмийн даатгалын сангийн асуудал бол яалтчгүй хөндөгдөн хэр өрсөлдөх чадвартай байна гэж харж байна. За хувийн тэтгэврийн сан бол Монголд одоо үүсээд хөгжөөд яг хувийн тэтгэврийн сангийн хууль өөрөө батлагдаагүй байгаа. За өнөөдөр бол тэтгэврийн сангууд гэх юм уу хоримтлын сангууд бол илүүтэй одоогийн байгаа санхүүгийн цэцүүлгээр олон одоо хууль тогтоомжиндөө хүрээнд бол хувийн сангууд дээр явж байгаа. Яг одоо тэтгэврийн сан одоо хувийн тэтгэврийн сангийн хууль бол одоо хүнтэй бол батлагдаагүй явж байна. Тэгэхээр бидний хувьд бол үндсэндээ бол миний хувьд бол бас сүүлийн 10-аад жил бол яг энэ хувийн тэтгэврийн сан буюу өөртөө тухайн байгууллага өөрсдөө хийдэг гэсэн бид нэр хоримтлгээд хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол тэтгэврийн уган санг бол анх голон тонкон дээр үүсгэн байгуулад ингээд миний хувьд бол 10 гаруй жил яг энэ санг удирдахад ажиллаж байсан. За манай компанийн хувьд бол өнөт өв гэдэг хувийн одоо хоримтлын санг бол санхүүгийн зохицуулах орноос тусгай зөвшөөрөл аваад одоо 5 сараас одоо үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. За одоо бол бид нар нэг жил 22400 орчим одоо харилцагчийн одоо хувийн тэтгэврийг буюу хоримтлыг удирдах явж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн одоо хоримтл гэж ярьчээ да одоо хууль нь болов болохоор хоримтлын хувьд бол үндсэндээ бол иргэдийн хувьд бол мэдээж нийгмийн даатгалтай хор хамжаа төлж байгаа. Гэхдээ өнөөдөр нийгмийн даатгалын маань яг нөхцөл байдлыг харах юм бол жилдээ 2-3 одоо их найд төгрөгийн одоо татаас авдаг. За өнөөдөр тэр чинь мөнгө олж явах хэвээр бидний хөрөнгийг хөржүүлж явах хэвээр энэ тэтгэврийн сангууд маань үндсэндээ бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол тогтолцоо алдагдсан. За мөн одоо хяналтгүй ажилласны хүрээнд бол өнөөдрийн нөхцөл байдалд үүсэж байгаа. Тэгэхээр иргэдийн маань хувьд ч гэсэн хоримтлалтай болох зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр бид нар бол хоримтл гэж тэнд хийж исэн мөнгө маань өнөөдөр бас тодорхойгүй байдалд орчлоо. Ингэвэл одоо иргэд маань бол илүүтэй хадгаламжинд хийх одоо хоримтлын юм хөтөлбөрүүдэд хамрагдаж эхэлж. Гэхдээ өнөөдөр инфляцийг харах юм бол
одоо 12 одоо 2% байхад бид нэр 14% хүүтэй хадгаламж бол төдийлөн бас энэ маань урт хугацааны хоримтлол болж чадахгүй байгаа. Тийм учраас энэ хувийн хоримтлууд бол их сайн ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энд бол хоёр тал оролцогч байдаг. Нэгдүгürt бол мэдээж одоо ажилтан, нөгөө талдаа ажил олгогч байж байдаг. Ажил олгогчийн зүгээс бол тодорхой хэмжээний хоримтлыг бас дэмжиж оролцож байдаг. Мөн сайн ажилтнуудыг тогтоож байдаг. Ажилтнуудын хувьд бол инфляцаас дээгүүр одоо арилжааны банкуудын хүүгээс дээгүүр хөрөнгөө хэрхэн яаж удирдуулж урт хугацаанд хадгалах вэ гэдэг дээр одоо төдийлөн мэдлэггүй байдаг. За тэрнийг нь бол энэ хоримтлын сангууд бол маш сайн зохицуулж идэг юм зөвлөх.